found the digital. Глобальное развитие становится все более неравномерным. Gallagher Cambridge. If there is former president, even За тэгэхээр хөгжлийн семинар явагдаж байгаа энэ зүйлийг би ер нь бол сайн мэднэ. Ер нь бол сургуулийн зөв зохион байгуулж байгаа гоё зүйл. Өнөөдөр та бүхэнтэй хуваалцъя гэж бодсон нэг ер нь бол өөрийнхөө судалгааны ажлаа энэтэй холбоотой нэг ажлыг өнөөдөр ярилцъя гэж бодож ирсэн юм аа. За тэгээд тэр дундаа ялангуяа магистрийн түвшний advanced түвшинд суралцж байгаа цаашаа их орныхоо хөгжид илүү хууль нэмэр оруулах боломжтой та бүгдийн хувьд энэ асуудлууд нэлээд чухал асуудал гэж бодож үзээ. Энэ асуудлыг өнөөдөр яриа гэж бодсон. За энэ асуудлыг яаж хэлхийнхээ өмнө та бүхэн тийм ээ. За сонирхол нэг за хоёр зүйл байгаа. За эхний асуудал юу вэ гэдэг. За эхлээд энэ бичлэгийг анхаарлаа. За энэ юу вэ? Бидний сайн мэдж байгаа хөвд төрөлхтний төгөл нэлээд хор овшиг авчирсан дэлхийн 2 дугаар тай. Тийм ээ. За би яагаад танарт энэ бичлэгийг үзүүлсэн бэ гэхээр өнөөдөр бидний амьдарч байгаа институционал буюу институцэд суурилсан эдийн засаг буюу энэ эдийн засгийн өөрөөр хэлбэл яах нь 2 том нөлөө үзүүлсэн нэг нөлөө нь энэ дэлхийн 2 дугаар тай байна. Дэлхийн 2 дугаар тай бидэнд өнөөдрийн глобал маркет дээр юу авчирсан бэ гэхээр газар нутаг нөөцийн дахин бодлогыг бий болгосон байдаг. За өөрөөр хэлбэл энэ маань юу хийж байна гэвэл бид нэр шинэ өөрөөр хэлбэл эдийн засгийнхаа онлоороо цоо шинэ өөрөөр хэлбэл яах нь 90 үе гэж байна гэж үзэж болно. За энэс цаашаа би та яас бүшийн түгээ дахиад юм. За дараа би үнцэн асуудлуудаа орсон дахиад би танарт. Гэхдээ би энийг бүгдийг үзүүлэхгүй зөвхөн тодорхой киноны хэсгээс авч үзье. Тэгэхээр миний ярьтаа байгаа зүйлийг эндээс та магадгүй тодорхой харах. За энэ маань өөрөөр хэлбэл хоёр солонгосын хоорондын дайны тухай кино. Тэгээд бодит түүхэн кино. За би одоо төр зогсоогоо та хэд би киноны талаар зөв хавсан тайлбарыг юу вэ гэхээр хоёр солонгос улс 1953 оны дайнаа зогсоогоод өөрөөр хэлбэл 38 дугаар зурсэд татсан байдаг зураас тийм ээ. Тэр 38 дугаар зурсыг өөрөөр хэлбэл одоо өглөөний 6 цагт 38 дугаар зурсаа татаад дайн дууссан гэж байгаа. Одоо энэ бичлэгийн кинонд байна. Гэхдээ яг үүндээ дайн дуусах хугацаа нь оройн 8 цаг байсан. Тийм болохоор одоо өөрөөр хэлбэл та хэд би эхлээд энэ зургийг харуулчих. За энэ хоёр солонгос байж байгаа. За хоёр солонгос өөрөөр хэлбэл энийг 38 дугаар зурс буюу Америкчууд болон Оросууд шугам татж байгаад ингээд татсан байдаг. Тэнд яг одоо та шугам татаг байгаад тийм өөрөөр хэлбэл мөрий байгаад яваад энийг шугам татаж зурсан байдаг. За энэний шалтгаан нь өөрөөр хэлбэл саяын кинонд тийм ээ.
За энэ кинонд гарч байгаа үйл явдал харуулж байгаа. За энэ ямар үйл явдал харуулж байгаа бэ гэхээр өглөөний 6 цагт дайн дууслагын хоёр талын цэргүүд баяраа тэмдэглэж байсан боловч нэгэн тийм санал аюу эрсдэлтэй шийдвэр ирсэн байна. Тэр нь юу вэ гэсэн чинь 6 цагаас орой 8 цаг хин урагшаа дотор чадсан нь илүү газар нутгийг авна гэсэн шийдвэр байна. Өөрөөр хэлбэл энэ бол хамгийн бүр өөрөөр өхлийн тулаа явагдаж байгаа гэсэн. За өөрөөр хэлбэл энэ дээр одоо тэгэхээр яг тэр 6 цагаас шийдвэр гаргах хоёр цэгүүд баярсны дараа жоохон киногаар шатаа уран саналын киногаар шаттай арай. Ингээд би яг ийм гэрэл асууж байна. За яг би ийм хоёр дайны тухай сэдвтэй зүйл үзүүлсэн байх гэхээр энэ хоёр дан ихтэй хүнтэй хоёулаа 92 өөр ялгаатай зүйл. Нэг нь дэлхийн 2-р дан буюу дэлхийн үндэстнүүд хоорондоо өөрөөр хэлбэл яг нэг газар нутаг нөөцийн хэмжээ тулгдаж байгаа. Гэвч Солонгосын дан хоёр өөрөөр хэлбэл нэг үндэстэн өөрөөр хэлбэл хоорондоо ах дүүс хамаатан саднууд хоорондоо тулгдаж байна. За яг энэ асуудлыг яаж болсон юм бэ гэхээр өнөөдрийн миний ярих гэж байгаа асуудалтай холбоотой байгаамаа. Өөрөөр хэлбэл энэ хоёр Солонгосын дайн гэдэг энэ зүйлөөр бас хоёр Солонгосын хувьд бол өөрөөр хэлбэл энэ хоёр тийшээ хагацаачсан гэр бүл хамаатнуудыг хагацаацсан зүйл байгаа тийм ээ. Гэвч дайны дараах асуудал их сонирхолтой асуудал байна. Тэр юу вэ гэхээр дайны дараа одоо үгүй өмнөд Солонгос улсыг аюул тийм ээ бүрэн сүрс улс гэж үздэг. Өөрөөр хэлбэл тийм эдийн засгийн ямар ч шинэ одоо хөгжиж байсан ч гэдэм үү амьд үлдсэн ч гэдэм үү тийм зах зээл үйлдвэр тийм ээ за бизнес юуч мэлтэй бүх зүйл сүрсэн. Өөрөөр хэлбэл бүх зүйл destroy гэж байгаа тийм ээ. За ийм зүйлээс өөрөөр хэлбэл өмнөд Солонгос улс 1953 он гараагаа эхэлж байна. Бид тэгсэн чинь 1953 он хаана ирсэн бэ? Нэг ийм харьцуулсан судалгааг би хийж ирсэн. За энэ харьцуулсан судалгааг хийхдээ өөрөөр хэлбэл 1953 онд Солонгос улс бүх зүйл нь ойдоос эхэлж хахад Монгол улс энэний хажууд өөрөөр хэлбэл Солонгосоос хамаагүй өндөр хөгжилтэй байсан. За одоо эндээс өөрөөр хэлбэл өнөөдөр ярих гэж байгаа асуудлын гол санаа гарч ирж байгаа. Гэсэн чинь өнөөдөр та нар мэдчихэж байгаа. Өмнө Солонгос улс Монгол улс хоёрыг харьцуулаад үзтээ. Бид нар яг янз бүрээр ярьдаг да. Өмнө Солонгос улс ингээд тэгээд гэхдээ бидний ярьдаг байсан нөгөө нэг яг нь Солонгос улс ч өнөөдөр дэлхийн хамгийн хүчрхэг эдийн засгийн улсуудын нэг болчихжээ. 1953 оноос хойш ердөө. Тэгэхээр би тэгвэл энэний амжилтын нууцыг нэлээд хайдтай ярьцгаая гэж бодсон. Энэний амжилт нь юу байсан юм бэ? Яагаад өмнө Солонгосчууд өөрөөр хэлбэл өнөөдөр дэлхийд авсан гараад ирвэ? Хоорондоо байлдчихсан улс шүү дээ. Ямар ч нөөцгүй улс шүү дээ. Тэдэнд юу ч байхгүй. Тэдэнд өөрөөр хэлбэл бүр ихтгэл найдвар хүртэл байхгүй болсон байсан. Та нар Ариран гэж доо сонсч ирсэн үү? Ариран гэж сонсч ирсэн тий? Тэр ямар нэг утгатай үг биш шүү дээ. Ариран гэдэг бол өөрөө үндэснийгээ өөрөөр хэлбэл дээшээ гаргаж тийм юм үг тийм ээ мотивацуулах, сэтэлжүүлэх. Үнийг багч гэсэн уран зураг өгөхийн төлөө гаргаж ирсэн доо. Монголоор бол халуун хэлэх гэдэг байхгүй юу? Ер нь бол. За ийм гараанаас өөрөөр хэлбэл өмнө Солонгосчууд эхэлсэн. Гэхдээ эдний нууц юу байв гэх юм шиг. Эдний нууц юу вэ? Эднээс тэгвэл 1953 онд өөрөөр хэлбэл дайны дараа эднээс юу байсан юм? Өөрөөр өвтөн машин зүйлтэй биш шүү дээ. Тийм ээ? Хэдийн эвдэрхий зэвсэг яг үүндээ яг нэг дайнд үргэлжсэн амьд үлдгэсний цогцос өөр юм гэдэг яг үүндээ. Дайн амьд үлдсэн ганцхан хот байдаг. Манай сургуулийн хамтарч ажиллаж байгаа Хандууны их сургуулийн Бохон хатаа дайн цаар үлдсэн жишээ. Урагшаа дайн өөрөө бүр уртлын Японыхаа тэнгис хүртэл өөрөө бусан хот хүртэл явсан шүү. Сүрсэн гэсэн. Ганцхан хот нь өөрөө Бохон хот үлдсэн байдаг. Ийм хэмжээнээс өөрөө одоо өмнө Солонгос улсын сүрэл гэдэг юм одоо гаргаж ирээд байна. За эдгээр юунаас ихтэй явж байна? Эдгээр яагаад гинт одоо тасрааж явж байна? Юунд байваа гол нь? За тэгэхээр өөрөөр энэний нууцыг энэ зүйлтэй холбож тайлбарлаж байгаа. Самуэль Өндөн гэдэг юм. Магадгүй та нар заримыг сонсч байсан ба. Энэ юу вэ гэхээр үгдийн тийм ээ хамтаараа нэг тосгон хөдөлгөөн гэж байна. Санаа нь. Тэгэхээр юу вэ гэхээр гол нэг төрөөс барилсан бодлого бид нар ингээд суугаад байвал энэ ус юу сихэхгүй. Америкчууд орж ирэнгүүтээ Америкчууд энэ усыг сэргээх гэж үдсэн гэж юусэн бохгүй байсан.
Дайны дараа Америкийн өөрөөр хэлбэл яах нь Солонгосыг сэргээн босгох айрын генералаар ирсэн генерал нь Солонгост улсныг дүгнэлт өгсөн. Энэ бас 100 жилийн дараа ч мөрсөхгүй болсон байна гэдэг тодорхойлт өгч ирсэн. 100 жилийн дараа гэсэн шүү. 1953 оноос хойш 100 жилийн дараа гэж боддоо гэсэн чинь өнөөдөр энэ улс ямар хүрсэн бэ? Энийг хан болын гайхамш гэж нэрлэдэг. Хан River Miracle гэж нэрлэдэг. Тийм ээ. За эдний гол амжилт юу байсан гэхээр эндээс эхэлсэн. 1970 оноос хойш өрнүүлсэн энэ Самуэль Ундун буюу өөрөөр хэлбэл нэг тосгон хөдөлгөөн маань хүн болгон дор бүрнээ өөрийнх нь хийж чадах зүйлийг хийхдээ хамтаа гол санаал энэ байна. За яагаад энэ асуудлыг гаргаж ирээд одоо юу гэдгийг ярьж байгаа юм бэ гэхээр өнөөдөр бид нар монголчууд бид нар дэлхийн тавцанд муу ялгаагүй ингээд сайхан зүйлэн сайхан тусгаар тогтнолтойгоо байна, ганцхан тогтойгоо байж байна. At least хамгийн багтаа яг бусад асуудлыг мартъя. Гэхдээ бид яагаад өөрөөр хэлбэл ийм болж чадахгүй юм чи. Асуудал нь бид яагаад өнөөдөр юу гэдгийг тийм ээ үүдий болж бүтггүй байгаа бол манай Монгол улс байна. Бид яагаад юу гэдгийг урам зориггүй, бид яагаад дандаа нэг юм авилал, ядуур, анхлах, хүчин одоо юу гэдэг хамаг байж болохгүй манай улс байгаа. Энэ улс яагаад ийм болж байгаа юм? Асуудал юу вэ гэсэн чинь Солонгосчууд өөрөө яг хамтаараа нийтээрээ явж чадсан юм аа. Тийм ээ? Тэгэхээр өөрөө өнөөдөр миний яг судалж байгаа өөрөө миний докторийн судалгааны ажил гэсэн хамтын ажиллагаа байсан юм. Тийм болохоор би та хэд өнөөдөр энэ ярьж байгаа зүйлийг together гэж нэрчсэн байгаа. За энэ гол асуудлын концепцийг. За энэ дээрээс өөрөө энэ Самуэль Ундун гэдэг зүйлээр яасан гэхээр тэд өсөж ирсэн. Тэдэнд хоол байгаа, тэдэнд будаа байгаагүй. Солонгос хүнд будаа гэдэг бол хамгийн үнэтэй бол тэдэнд будаа байгаагүй. Тэдэнд юу ч байгаагүй. Идэх юм гэсэн. Гэхдээ тэд өөрөө ирээдүйн сайн амьдралын төлөө бит хоёр нийлээд шороо нийлээд үсчихсэн ч яах нь зөөрсөн. Тэр шороог юунд ашигласан? Ирээдүйнээ алхах яах нь замыг нь зассан. Цементийг нь зурсан. Амьдрах байшингийн яах нь өөрсдийн гараараа барьсан. Гэхдээ би тэрийг ганцаараа явуулж яах нь чадахгүй. Хэрэг бид гур ингээд нийлэх гэж байгаа. Өнөөдөр Солонгосчууд энэний хүчээр өөрөлдөл гараад ирсэн. Амжилтанд хүрсэн. Энэ маань өнөөдрийн Солонгос өөрөө та энэ Сөүл хотын зураг байна. Нөгөө хан болын Miracle гэж чинь байна. 1953 он энэ утас ной болсон. Бүх юм нь бөмбөгцсөн. Энэ хот ялангуяа 4 удаа хойд Солонгос болон Хятадын социалист айранд эзлэгдсэн. Яг 53 оны дайн 4 удаа. 4 удаагийн дайралт гэдэг бол энэ хотыг бүрэн яах нь сөүлсэн. Юу ч үлдээгүй. Дайны дараах нэгсэн чинь өнөөдөр яг дэлхийн хамгийн одоо юу тийм том бизнес хотуудын нэг болчихсон. Эдийн засгийн хувьд хамгийн хүчтэй хотуудын нэг болчихсон байж. Энийг хандуулах Miracle гэж байгаа. Гэхдээ энэ зүйл гинт ингээд явуулсаад ирээгүй. Тийм ээ? Юу энэ бол өөрөө хамтын ажиллаа. Энийг л өөрөө хэлбэл яг бид дутаад байна. Монголчууд бид дутаад байна. Гэхдээ хамтрыг гэхээр өөрөө нэг одоо юу тийм ээ чаргууцалтай байгаа асуудал биш. Зөв зарчмаар яаж хөгжүүлэх вэ гэсэн. Энэ өнөөдрөөс яригдж байгаа асуудлын гол мөн чанар гол асуудал байна. Гол асуудал. За тэгээд өөрөө хэлбэл яах нь дахиад жоохон Солонгосынхаа цаашаа жишээг үргэлжлүүлэх юм бол тийм ээ. Өнөөдөр эдгээр ийм зүйлийг бүтээчихсэн явж байна. Энийг бид бизнес дээр value гэж нэрлэдэг. Үн цэн гэж нэрлэдэг. За ялангуяа яах нь стратегийн хичээлүүд, стратегийн менежментийн курсууд үзэж байгаа оюутнууд энийг сайн ойлгож авсан байна. Бид өнөөдөр яах нь дэлхийд эсвэл өөрхийн маркет дээр үн цэнийг бүтээх хэрэгтэй. Бид бүтээгдэхүүн үйлчилгээг ашиг багтах маш сайн ойлгох хэрэгтэй. Бүтээгдэхүүн үйлчилгээ бол яах нь байна. Гол нь тэр чинь ирээ value болох хэрэгтэй гэдэг асуудал. Солонгосчууд хараа зүгээр би нэг зарим popular гэдэг нэг нийтлэгнүүд Samsung ямар хүчрэх болчихсон байна. Posco нэг ширхэг яг төмрийн хөдөр байхгүй, нэг ширхэг нүүрсний орд байхгүй газар дэлхийн бохт ордог харт төмөрлийн үйлдвэр ажиллаж байна. Энэ харт төмөрлийн үйлдвэрээс Америк, Европын хамгийн том яг үйлдвэрүүд түүхийдээ татж байна. Боловсруулсан түүхийдээ шүү дээ. Төмрийн түүхийдээ гэсэн үг. Тийм ээ? Hyundai, Kia, Daewoo ийм брэндүүдийг энэ улсууд бий болгочихжээ. Бидэнд юу байна? Бид юу бүтээсэн бэ? Мартемеркс да. За энэ гоёо гэж яа. Өөрөө асуудал юу вэ гэсэн чинь бид яг үнэндээ өнгөрсөн энэ хугацаанд бид value бүтээгээгүй маа.
За яагаад value бүтээгээгүй гэдэг асуудал. Гэсэн чинь бид нар одоо юу гэдэг за би энэ юуныхаа юм дээр Монгол улсынхаа шилжилтүүдийн талаар ярина. Өшөө тодорхой ярина. Гэхдээ эхлээд оршоо толгой хэлчихье. Бид нар энэ өнгөрсөн яг нь түүхийн цаг хугацаанд бид нар value гэдэг юм бүтээхгүй авчихжээ. Бид яг нь бүтээч гэсэн value-ийг авчираад яг нь хэрэглээ сурчиж. Энэ хэрэглэгчийн зам төлөв шунхаас ил төрүүлдэг. Бүр дахиад хэлэх юм бол тийм ээ. Юу вэ гэхээр өөрөөр хэлбэл яг нь та нар аклийн төлөө яг нь бүтээгээгүй value-ийн төлөө яг нь өчнөөрөө зардаг. Энийг авах төлөө би ч гэсэн ялгаагүй. Тэгсэн чинь саяхан 2 цагийн би нэг Японы профессортай уулзаад аюугаа яриа хийсэн, аюугаа communication хийсэн. Тэгсэн чинь тэр хүн хэлж байгаа. Би Нагояо хотын сургуулийн профессор. Манай хот 270,000 хүнтэй. Гэхдээ манай хотын GDP өөрөөр хэлбэл яг нь танаа улсаас 10 дахин их гэсэн. Өөр тэр жижиг хот шүү дээ 270,000 хүнтэй. Гэхдээ тэр өөрөөр хэлбэл хотын амжилт нь юу байна гэсэн чинь тэр намайг нэг явжсан маягаар хэлж байгаа байхгүй. Та аклийн компьютер хэрэглэдэг юм байна шүү дээ. Тийм гэсэн чинь танд утас байгаа юу гинэ. Байгаа гэсэн та юу хэрэглэдэг вэ гэхээр би ийм аклийн хуучин ийтэй гэсэн чинь инээс л гэж байгаа. Манай 270,000-тай энэ жижиг хотоос өөрөөр хэлбэл энэ Apple доторх нэг чипийг хийдэг шүү дээ. Энэ манай хотын гол амжилтын нууц. Ийм л юм ярьж байна. Тэр өөрөөр би юу хэлэх гээд бид нар Apple-ийг бүтээхгүй. Apple-ийг бүтээхгүй. Гэхдээ Apple-ийг бүтээхэд яг нь бид нар value-аараа орцох хэрэгтэй байна. За нэг юм концепт. Тэгвэл одоо юу хэлэх гээд байна гэхээр бид нар бүтээгээгүй value-ийн төлөө өрсөлдөд байна дахиад. Одоо өөрөлдөл нөгөө competition гэдэг юм ярих гэж байна. Competition. 1980 онд Майкл Портер мэдэн тийм ээ. Бүгдээрээ мэдэн Майкл Портер өрсөлдөөний стратегийн зархаас эцэг мэдээж. Майкл Портер 1980 онд өрсөлдөөний одоо стратеги гэдэг бүтээлээ гаргаж ирж байх үед Монгол улс шилжилтийн эзэгт орж эхэлж ирсэн. 1980 90 оноос залгаад ирсэн чинь Монгол улс чөлөөт маркет руу орсон байна. Энэ чөлөөт маркет руу ороход дэлхийн ертөнцийн өрсөлдөөн гэдэг зүйл буцалж байгаа. Гэхдээ ялгаатай тийм бүтээцэн аюултай өрсөлдөөн багтаж байгаа. Бүтээлч гэсэн яг нь тийм брэндүүдтэй, бүтээлч гэсэн үн цэнүүдтэй. Гэтэл биднэрт бүтээлч гэсэн тийм зүйл байгаагүй байж өрсөлдөөн гэдэг зүйл рүү халтраад болчихсон юм аа. Энийний хар одоо үгүй тийм ээ сөрөг нөлөө өнөөдөр биднэрт байгаа. Юу гэсэн чинь бид нар дандаа өрсөлддөг. Эдийн засгийн 17 он хүрлээ гэсэн чинь яг нь бид баг рекорд тогтоогоод нэг орилж байгаа боловч тэнд иргэн хоосон хонж байгаа. Тэнд иргэний хайхна одоо үгүй гэр орон байхгүй, даалж байгаа, нүүрс байхгүй. Мөн гэсэн чинь өөрөөр хэлбэл нэг юм хэлээд байгаа бид нар нэг л тэр 17% өрсөлдөд байгаа юм шиг дэлхийд өрсөлдөд байгаа байхгүй. Тэ? Энийн юу дахиад ханаа бүгшөө бошоо ахын хүрээнд өгч хараад хүүхдүүдтэй яа олимпиадад орж. Манай хүүхэд нэг юм янз бүр амтнаад нэрчсэн олимпиадад төрүүлсэн. Тэр хүн болохыг хэмжихгүй шүү дээ. Тэ? Ингээ өөрөөр яасан чинь нөгөө Портер чинь өрсөлдөөний энэ үүсгэгчс нөгөө энийг бид нар яг нь стратегийн хэлгээр Red Ocean гэж нэрлэдэг. Улаан тэнгис гэж нэрлэдэг. Ийм буцаж байгаа улаан тэнгист бид нар чөлөөт маркет руу орохдоо өөрөө ихгүй халтраад орчихсон юм аа. Энэ халтраад орчихсон зүйл дээр бид нар яасан гэсэн чинь бүтээгээгүй айлын төрлөө өрсөлдөөд ирчихжээ. Бизнес хийж байгаа хүмүүс бодоорой. Та нар яг үндэ яг нь хүний бүтээцэн айлыг авчираад нэг сүртэй стратеги төлөвлөлт юм эсвэл юу гэх тийм ээ маркетинг хийгээл алхаад гэж бодоод байгаа үгүй. Та тийм байгаа. Дэлхийн гараад тавч юм байгаа. Байхгүй. Гэхдээ би та нарыг бид нар энэ юу монголчууд биднэрт тэсэр нэгээд өрсөлдөд идэг. Энэ хэнийг 45 орж ирсэн юм ашиг болоод тах юм би ингээ нэг лүгөө ингээл хийдэг. Хизээч хинэж нийлээд хатаараа нэг юм бүтээч гэдэг юм юусэн явчихгүй байна. Асуудал энэ байна. Тэгсэн чинь энэ актер нөгөө нөхдөд чи юм хийчихжээ. Тийм ээ? Солонгос гэдэг нөгөө нэг яг нь бидний нөгөө жоохон ингээд гэдэг улс чинь дэлхийн топ 10-т ороод иржээ эдийн засгаараа. Өөрөөр хэлбэл ийм амжилт гараад иржээ. За
цаашаа харъя. За энэ асуудлыг би ирээд энэ асуудал юу вэ гэхээр бид хаяг хамтын ажиллагааны асуудал байна. За хамтын ажиллагааны асуудлыг ярихаас өмнө бид хаяг нөгөө сайн Монголын кейс рүү альтраад орцсон болохоор шууд энийг өгүүлээд ярьчих. За би судалгаагаар өөрөлдөд өнгөрсөн 100 жилийн хугацаанд монголчуудын нөгөө түншлэл буюу хавтарч ажиллаж ирсэн юу 3 уншигт нь хувааж үзсэн. За энэ дээр өөрөлдөд 1924 оноос 60 оноос 90 он, 90 оноос бодоод хүртэл ийм 3 түвшинд хувааж үзэж байгаа. За шалтгаанууд нь ямар асуудал байна гэсэн чинь 1924 оноос 60 он. За ямар онцлогтой вэ? Та нар мэрэгжлийн тоглогч нар шүү дээ эдийн засгийн. Энийг шууд хараад мэднэ тийм ээ. Бид яг нь 1924 оноос яг бид нөгөө нэг зарим нэг судлаач зарим нэг нөгөө нийтлэгч нар хэлгээ яг нь морьтойгоо давхиад ороод ирсэн 20 дугаар зуун. Бидний өөрөөр яг нь тэгсэн чинь та нар сонирхуулаад хэлэхэд 1924 онд яг нь маркетингийн анхны сэтгүүл гарч ирсэн дэлхийн өнөөдрийн нөгөө топ SSI журнал гэдэг дэлхийн топ 1-2 маркетингийн журналын хамгийн анхны яг нь волюм нь хэвлэгдэж байсан баг юм. Бид нар тийш 24 онд юутай зогсож ирсэн. Дөнгөж өөрсдийнхээ яг нь саад хүнийхээ төлөө Иймээ нэг Монгол юуныхаа төлөө ингэ явж байсан. Шал бидний амьдрал юу маркетинг гэдэгтэй. Маркетинг гэдэг юм юу холбоо байсан гэдэгтэй. Тэгэхээр дэлхийн ертөнц хамгийн анхныхаа маркетингийн сэтгүүлийг үлдээд авч ижээ. Энийхээ цаанд нь шинжлэх ухаан бий болцсон явж байгаа. Жишээ та нарын судалдаг маркетингийн асуудал чинь жишээ. За энээс харъя. Нэг сонирхолтой зүйл байна. 1924 оноос 60 оны хооронд бүрээд дэлхийн дээрх сонирхолтой дэлхийд хамгийн анхны бизнесийн түншлэл Монгол орнд байгуулагдаж ирсэн байна. Энэ том түншлэл хараа тийм ээ. Энэ дээр болохоор юу орсон бэ? Совет, Хятад, тийм ээ, Япон, Их Британи, Америкийн ийм оролцоотой дэлхийн хамгийн том ийм худалдааны түншлэл Монгол улсад байгуулагдаж байсан байна. Биднэрт бол юм байсан бөгөөд энийг илүү аваа явчихсан бол гэхдээ бид нарт яг нь улс төрийн хэцүү нөхцөлд өгөгдөж ирсэн л та. Ялангуяа энэс шүү дээ. Энэ хоёроос. Бидний мөнхийн хурш. Биднэрт яг нь хав тоглох боломж байхгүй шүү дээ. За ийм нэг сонирхолтой. Гэхдээ цаашаа авах юм бол бидний хувьд яг нь мэдээж нүүдлийн мал аж ахуйн манай улс яг нь энэ үедээ төшөглөж байсан байна. Тэгээд бид нар яг үүндээ хэдэн малтаагаарч мэдэхгүй байсан мал аж ахуйн өрөөнд яг тухайн үеийнхээ өртгөр бодвол хэдэн төгрөгч гэдэг юм уу хэдэн доллар байсан юм тэрийг хэмжиж чадаагүй байсныг хамгийн анх би бол энийг эднийг хэмжсэн байх гэж бодсон юм. Орсуудыг үгүй хин хэмжсэн бол энэ нэс нэг биднийг би хэмжээд биднэрт ингээд аюугаа өртөл өгчихсэн байх гэдэг нэг баг зэргийн зөв нэг хоёр дахь мэдээлэлд олсон бол цаашаа хаад үзсэн чинь энэ биш байсан англичууд байсан. Англичууд Монголын хамгийн анхны эдийн засгийн судалгаа хийчихсэн байсан байна. 24 онд шүү дээ. Монгол хэдэн малтай малыг яг нь фунт стерлингээр хэдэн фунт стерлинг болох дэлхийд энүүгээр хэдэд орох бүх яг нь эдийн засгийн индексүүдийн тооцсон байх жишээ. Энийг өөрөө би яасан гэхээр яг нь олох боломж англитэй. Английн номсон байна. Нэлээд хөөжөж орж авчихсан энэтэй холбоотой мэдээллийг. За ийм өвөл 1960 оноос өөрөө тэгээд бид нар 24-оос 60 оны хооронд ингээд явжээ. Нэг ихний хэсэг. Гэхдээ харамсалтай энэ 24-оос 60 оны хооронд энэ зүйл нь яваагүй. Энэ зүйл маань 1924 оноос 28 оны 4 жил хугацаанд ирсэн байдیں۔ Шалтгаан юу вэ? Маш тодорхой шүү дээ. Совет. Мэдээж совет өгөө. Тухай совет гэсэн тийм ээ. Орсын өөрөөр дургуутсан, шахал үзүүлсэн, эдгээр гарсан энэ хоёр үлдсэн биднэрт. За энэ нэг ихний биш ингээ авчиж байгаа маа. Энийг болохоор ерөнхийдөө яг нь prestige lines in Mongolia гэж нэрлэдэг ба. Монголд яг нь lines-ийн яг нь түншлэлийн хамгийн ихний үе шатаа гэж үздсэн байна. Үздсэн энэ. За саяын prestige-нэрээ та нар хараарай. Монгол улс 1930 зөвлөлт буюу Советийн нөлөөлөлд Монгол 1924 байсан. Эдийн засгийн нөлөөлөл нь хараа 5 жилийн дотор хэдөө болсон бэ? 85. Өөрөөр хэлбэл энэ дээр саяын нөгөө юу хамгийн том нөхцөл энд өгөгдчихэж байгаа. After all заавал тэгвэл хамгийн анхны түншлэл хамтын ажиллагаа бид ингэж байгуулжсэн боловч ингэж
Тийм ээ, ийм нэг яг нь политика Австрийн нөхцөлөөс болж ингэжээ. За хоёр дахь үе шат, ongoing stage гэж байна, тийм ээ. За хоёр дахь үе шатад мэдээж эдгээр ноёлно. Энэ ноёлно тодорхой. Өөрөөр хэлбэл одоо ганцаар мэдчихэж байгаа юм байна. Тоглогч. А биднэрт өөр сонголт байхгүй. Бид нар эндээ тоглохоос өөр байхгүй. А энийг нөлөөлөөр яах нь бид нар яах нь эдийн засгийн авах жоох ингээд нэг орчин цаг руу ингээд нэг жоох яваад чадсан л та. Гэхдээ одоо эндээс харъя. Энд нэг түншлэлтэй холбоотой нэг ийм зүйл байгуулагдсан байдаг. Хамтын нөхөрлөлийн орнуудын одоо холбооч гэдэг юм нэг ийм зүйл. Энэ нь зөвхөн социалист орнууд хамааралтай. Энийг юугаар одоо гин нөлөөлөд эрен эффектээр бид нар юу авсан байх гэхээр борлын үйлдвэртэй болсон. Ботлын үйлдвэртэй болсон гэдэг юм. Хэдийн юм үйлдвэр байгуулж авсан байна. Яг үнэ энийг үйлдвэр биш. Энэ хамтын нөхөрлөлд эдний оролцоотой байгаа байхгүй. За хоёр дахь үе шатнд өөрөө Монгол улс ерөнхийдөө явжээ. Бид нар яг нь гадны хөрөнгө оруулалт тусламжуулж ерөнхийдөө яг нь энэгээр яг нь дамжуулаад хэлээ. Гайгүй болж ирсэн. 1960-аас 90 оны хооронд. За түрүүнд гой байлгаадсан. Бодолчин байгаа. Өөрөөр яг нь 60-аас 90 оны хооронд Япончуудтай хийсэн яг нь тэр түвшилчин энд багтаж байгаа. Гэхдээ тэр чинь нэлээ юу гэдэг юм limited lines гэж юм аа. Хязгаарлалт гэсэн үг. Тодорхой нэг constraint гэж нэрлэдэг. Тэн дээр Оросоос хамааралтай хялбар гэж юм байна. Ийм зүйл би болсон байдаг. За хоёр дахь шатын өрөөлөд энэ дээр харж байгаа. Гэхдээ энэ дээр бол яг нь зохиолж байгаа бидний яг нь тоглож чадах маркет Орос. Гэхдээ бид нар Орос дээр чөлөөт маркет байгаад тоглохгүй. Бүх зүйл яг нь бичигдсэн сценараар явагдана. Манай За цаашаа явъя. Тийм ээ. За энэ дээрээс илүү саяын зүйлүүд дээр ярьснаас цаашаа энийг харъя. 1990 оноос одоо. За 90 оноос одоо хүртэл яг нэлээд том юм гэн том өсөлтөд өөрчлөлтүүд гараад ирчихсэн л зэ. Гэхдээ бидний одоо эргээд би түрүүнд харамж ярьсан. Гэхдээ эргээд нэг том гарсан асуудал байна. Тэр гарсан асуудал юу вэ гэхээр бид нөгөө value гэдэг юм мартаал явуулсан байна. Тэгээд шинэ эдийн засаг чөлөө зах зээлтэй ингээд нэгдээд чөлөө зах зээлийн одоо эдийн засагтай ингээд ороод ирэхдээ бид нар өөрөө яасан гэхээр нөгөө 90 оноос одоо цаашаагаа яаж хөгжих вэ гэдэг юмыг авч чадлуугаар авчиад нөгөө бусдын бүтээчихсэн value-г авчраад тэрүүгээр тоглоо хийчихсэн. За энэ зүйлийг ихлээр ийм 3 хүн шатыг харъя. Монгол улс тэгвэл хамтын ажиллагаа гэдэг зүйлийг нэг ингээ ерөнхийд дүгнэлт гэх юм бол ийм 3 шатаар явсан юм байна. Бид нар энэнээс болоод өөрөөр бид нар тэгвэл өнөөдөр ямар талцсан дээр зогсож байгаа юм бэ? Бид нар юун дээр зогсож байгаа юм бэ? За энэ дээрээс харъя түрүүний Майкл Портерийн өрсөлдөөний стратеги гэдэг асуудал. Тийм ээ. За энэ өрсөлдөөний стратеги Майкл Портерийн энэ бүтээлийг та нар мэдээж уншсан ба. Тэгэхээр энэ бүтээл 1980 он гарч ирсэн гэж би хэлсэн. 80 оноос өөрөөр жинхэнэ дэлхийн ертөнцийн гэдэг өрсөлдөөндөө буцаж байх үед бид нар саяын 3 дахь шатныхаа шийдвэр рүү орж ирж байгаа. Гэсэн чинь эргээ яасан чинь бид нар өөрөөр нөгөө нэг cooperation гэдэг имийг орхиод competition гэдэг юм орчиж байгаа. Тийм ээ. За cooperation байхгүй болохоор бид нар технологийн хөгжил байхгүй, R&D байхгүй. R&D технологийн хөгжил өөрөөр хэлбэл одоо юу гэх хэрэгтэй ийм хөгжиж болох зүйлүүдэд хөгжиж чадаагүй учраас бид нар юунд татчихж байна. Тийм ээ. Импортоос хамааралтай. Эсвэл нөгөө бүтээчихсэн value-аас хамааралтай боловсруулаад өөрчилж байгаа. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд бид нар ингэ явчихжээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд. За энэ юу нэ одоо цаашаа би та хэд түрүүний ийшээ нэг товчлаад үлдээчихсэн зүйл рүү ирээ буцаад ирээ. За энэ юу вэ гэсэн чинь одоо та хэд тэгвэл энэ дээрээс харъя. Яагаад хамтын ажиллагаа хэрэгтэй байдаг юм бэ гэсэн асуудал. Яагаад хамтын ажиллагаа хэрэгтэй? За хамтын ажиллагаан дээр өөрөлдөж яах нь саяын зүйл дээр одоо дэлхийн ертөнцийг сүүлийн 2 өчтөрт нэг өөрчилсөн. Дэлхийн 2 дугаар дайнаа би нэг бичлэг үзүүлсэн. Дэлхийн 2 дугаар дай ер нь энэ global market ер нь энэ зах зээлийг нэг өөрчилсөн нэг том шалтгаан 2 дахь зүйл 1980 оны хөдөлгөөн байна. 1980 оноор яасан гэхээр нөгөө нэг дэлхийн ертөнцийн нөгөө нэг даяар шиг глобалчлалын асуудал яригдаад эхэлчихэж байгаа. За энэ юу нөөрөл нөлөөл энэ глобал буюу энэ яг нь олон улсын зах зээлийг авчиад яг нь шин бүтцэнд бий болоо. Энэгээр яасан гэсэн чинь аль
domestic market буюу дотоодын зах зээл дангаар оршин тогтнох чадваргүй маа. Ямар нэг байдлаар тэр зах зээл хөгжихийн тулд тэр зах зээл дээр амьд үлдэхийн тулд яах нь компани хүчээ нөөцөө capacity-нуудаа яах нь нийлүүлжээд том зардлыг хүргэх хэрэгтэй юм байна. Яагаад гэвэл танаа зах зээл дээр хинч тоглоход бүрэн чөлөөтэй байгаа байхгүй. Зөвхөн та нар яах нь Монголын компаниудаа өрсөлдөд байх биш болчихж байгаа. За нэг ийм нөхцлүүдээс өөрөө хэлбэл яах нь хоёр зүйлээс болоод энэ өнөө цагийн institutional market гэдэг зүйл бий болчихж байгаамаа. Яагаад institutional market гэсэн бэ гэхээр яах нь илүү нарийнсан, илүү салбарсан өрсөлдөөнүүд өөрөө бий болчихж байгаа. За энэ дээрээс тулгуурлаад өөрөө яагаад ийм түншлэл хамтын ажиллагаа байгуулахад хэрэгтэй байдаг юм. Маш олон шалтгаан байгаа. Харъя. Нөөц гэдэг өөрөөр яах нь байгууллага бүгд хангалттай байдаг зүйл биш. Энэ байхгүй нөөцүүдэд бид нар нийлүүлэх ёстой. Миний мэддгүү зүйлийг хэн мэддэг? Бид хоёр хамт мэддэг мэддгүйгээ нийлүүлэх юм бол бид яах нь амжилтанд хүрнэ. Бүр яах нь ийм за дахиад яах нь компани болохоор яах нь том large business байдаггүй. Жижиг байхтай өөрөө яах нь тэгвэл боломжтой яах нь тийм түншлэл хамтын ажиллагаануудаараа дамжуулаад өсөж болно, хөгжиж болно, expanding хийж болно. За дахиад мэдээж шин туршлагагүй байх, тулгарч байгаа маш олон асуудлууд толгойх, тийм ээ, бүтээмжгүй байх гэдэг маш олон ийм асуудлууд өөрөөр яах нь гарч ирэх. Гэхдээ энийг шийдэж чаддаг зүйлийн түншлэл байдаг юм байна. Хамтаараа явах хэрэгтэй. Хамтын ажиллагаатай тулгуурлах хэрэгтэй. За энийг зүгээр ингээд харъя. Энэ дээр их сонирхолтой зүйл байгаа. 1980 оны би сайн нэг жишээг ярьсан. Дэлхийн 2 дугаар дайг бол ингээ өөрчлөгдсөн юм байна. 80 оны өөрөөр хэлбэл яах нь тэр нэг зах зээлийн институционал гэдэг зүйл өөрөөр хэлбэл ийм зүйлийг бий болгосон байгаа. Америк, Япон, Европын орнуудад өөрөөр хэлбэл 20,000 түншлэл 10 жилийн дотор байгуулагдсан байдаг. 10 жилийн дотор. Энэ өөрөөр хэлбэл яах нь нөгөө том гүрнүүд чинь энийг ойлгочихжээ. Түншлэл гэдэг юм ойлгочих. Хамтын ажиллагаа гэдэг юм ойлгочих. Тэгвэл энэ 20,000 түншлэл 80 онд байгуулагдсан байхгүй юу? Анхны түншлэл чинь гэхдээ бид нар чинь 24 онд байгуулагдсан байгаа. Гэхдээ за яг тэр өнгөрснийг болъё. Тэгвэл бид нар бас хоцроогүй байна. Одоо 80 он чиг өмнө эдийн засгийн нөгөө календараар харах бол эртний юу биш шүү дээ. Хугацаа биш шүү дээ. Энэ саяны байхгүй юу? Өчигдрийн байхгүй юу? Бид нар боломж байна. Бид нар өөрөө яах вэ? Энэ 20,000 шиг ийм амжилттай түншлүүдийг бий болгох болцоо байна. Энэ дотор ч одоо сая нөгөө юу ч явж байгаа шүү дээ. Би таад нөгөө харуулсан нөгөө энэ брэндүүд байна шүү дээ. Энэ 20,000 чинь энэ дотор 20,000 дотор чи эдгээр тууж яваад байгаа байхгүй юу? Эдний хөгжлийн гараа нь яваад байгаа байхгүй юу? Өнөөдөр эдгээр яах вэ? Дэлхийд ингээ гараад ирсэн байна. Тэгвэл яах вэ? Ийм өөрөө түншлэл гэдэг зүйл маш олон даваа талыг авчих. Удирдахад хэцүү, төвхтэй, гэхдээ хэцүү зүйлээс илүү энэ түншлэлээр дамжуулаад олох амжилт асар их. За ийм учраас түншлэл буюу хамтын ажиллагааны асуудлыг авч өнөөдөр би нэлээд сериусны судалгаа хийж үзсэн. Гэхдээ зөв сонирхол цуглаан дээр би нэг аюул том ортаа гаргасан байсан. Өндөр хүчтэй орн гэдэг юм уу? Ер нь нэлээд хөгжлөөр ингээд тэргүүлсэн орнд очиж сурах нөгөө юу ачдаг юм бэлээ. Тэр улсынхаа рейтинг дороо судалгаа хийдэг тал гэдэг юм бэлээ. Тэгэхээр яасан гэхээр би түншлэлийн тогтвортой байдлыг судлаад яваад байсан. Би болохоор өөрөө нөгөө би болчихсон компаниудын хоорондын түншлэл яаж урт хугацаанд амьдрах вэ? Дараагийн шатандаа гараад өшөө цаашаа илүү их яаж бүтээх вэ гэдэг асуудлыг судлаад ирсэн чинь бид нар түншлэлээ байгуулаагүй байхгүй. Түншлэлээ бий болгоогүй байхгүй. Бид нар ийм хүчтэй сайн хилээд байгаа ийм 20,000 дотор орчхоор тийм хүчтэй яах нь түншлэлийг бид нар байгуулаагүй байхад би очиж яах нь байгуулаагүй зүйлийн доктортой байдлыг судлаад байгаа юм. Гэсэн чинь одоо жишээлбэл яг солонгосын яваар рейтингээр орох солонгосчууд өөрөө одоо байгуулсан түншлэлээр удаан хугацаанд амьдрэх болох үү гэдгийг судалж байгаа жишээтэй. Тийм ээ. За ийм нэг зүгээр бас нэг судалгааны зүйл. За зүгээр юу ингийн юу харъя, definition харъя тийм ээ тодорхойлол. Түншлэл гэдэг юм бэ? Түншлэл гэдэг юм бэ? Тийм ээ. За мэдээж энэ яах нь байгууллага хоорондын хамтын ажиллагаа мэдээж тодорхой хэмжээний гэрээнээр суурьж байгуулагдана. Гэхдээ тэр гэрээнээр суурлаад байгуулсан зүйл болохоор стратеги яах нь тодорхой зорилго төрөх ёстой. Стратегийн зорилго гэдэг нь яах нь байгууллага урт хугацаанд амьдрах, оршин тогтнох тэр зүйлийг бий болгодог зүйл.
энэний төлөө түншлэл байгуулагддаг. Хоёр байгууллага хоорондоо нэгтлэх энэ хоёр байгууллага яг нь энэ түншлэл аль алиндаа competitive advantage авчирдаг, өрсөлдөөний давуу талыг авчирдаг. Энийг гэхдээ удирдах маш хэцүү. Гэхдээ маш том амжилтыг авчирдаг зүйл юм аа. Бид нэр одоо дараагийн төвшөндөө value бүтээх хэрэгтэй болчихж байгаа. Монголчууд бид нар value бүтээх хэрэгтэй болчих. За магадгүй түрүүний ярьсан гоёроо дамжуулаа. Хоолойд value биш шүү дээ юм байна. Яг юу тийм ээ ингээ сайн ноодор ашигладаг аюу Монголын бас нэг номертэй ингээ гадныхаа диваад инээтрийг ярьж болох юм. Гэхдээ яг үндэ энийг value гэхгүй. Багаа. Value гэж юу вэ? За надад хичээл үзсэн. Value гэж юу? Үнцэн гэж юм. Юу үнцэн гэж байна вэ? За гэрөөрөө яг надад бүтээгдэхүүн байна. Миний бүтээгдэхүүнийг аваад та нар тэрнээс яах нь вэ? Нэгдүгээр нь хамгийн өндөр мэдрэмжийг авах хэрэгтэй. Кайфыг авах хэрэгтэй. Сэтгэл ханамжийг авах хэрэгтэй. Мөн үү? За нэгдүгээр нь хоёрдугаар нь тим хэмжээний бүтээгдэхүүн бий болгох та нарт дотоод чадамж байх хэрэгтэй. Технологи, хүн, finance энүүгээр дамжуулаад та нар тим хүч бүтээгдэхүүн гэсэн бий болгож байгаа. Энүүгээр дамжуулаад та нар хэрэглэгчнээс юу авч байгаа вэ? Худалдан авахд бэлэн тэр сэтгэл зүг авч байгаа байхгүй. Энийг яг нь value гэж нэрлэдэг байна. Тэрээс яг нь зүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр нэг юм гаргангуудаа энэ ундаа энийг яг нь аваа хэрэглэгчнэр авах хэрэгтэй биш. Энийг би болох өөрөөр тэр зүйлийг эргээд хэрэглэгчнэртэй хангуулах хэрэгтэй. Ингэсэн бизнес урт хугацаанд амин. Гэхдээ энийг би болгоход өөрөөр яг нь нөгөө хамтын ажиллагаа чинь чухал байгаамаа. Компани бизнес бүгдийг газар их алдахгүй. Тийм ээ. За энэ тодорхойлолтоос харах юм бол сонгодог тодорхойлолтоор стратегийн зорилгын төлөө өөрөлдөж явдаг юм байна. Түшдэг гэдэг зүйл. За, онлынхаа бас нэг нэлээд том судалгаа хийсэн. Миний хийсэн судалгааны зүйл болохоор стратегийн түвшинлийн өөрөлдөх хөгжлийг 4 шилдэг хувааж үзсэн. Маш олон судалгаа өөрөлдөө өнгөрсөн хугацааны бүх судалгааны пейперуудаар бараг суурилсан гэхэд хэлж болно. Бараг 80-90% та судалгаа өөрөөр бодиттой байх гэсэн нөгөө стандарт алдаа маш бага судалгаа гэж үзэж болно. Гэхдээ энэ quality study чанарын судалгаа. Тийм ээ? Та нар одоо сайн мэдж байгаа хичээл үзэж байгаа юм. Энэ бол чанарын судалгаа гэдэг нь өөрөлдөө яг нь итгэх магадлал 95-аас дээш багтай судалгаа. За энэ юу судалгааны өөрөлдөө 1970 2000 оноос одоо хүртэл ийм нэг 4 үе шатаа гарч ирж байгаа. За яг тэгсэн чинь ахаа та нар хараарай. Түншлэл гэдэг энэ хүчтэй value-ийг хүчтэй брэндинг бий болсон хугацаа шүртөө 70 он. Шүртөө 70. 70 хэдэн жилийн өмнөх вэ? 40 7 жил үү? 40 жил мөн үү? 47 жил байна. Биднэрт гүйцэх боломж байна. Яг өнөөдрөөс яг энэ цаг үеийн хэсэгт бид нар яг нь ийм хэмжээний value-ийг бүтээх тэрийг хамтаараа хийх, ялгаагүй тэндээс хамтаараа бүгдээ яг нь хөгжлийг олж харах, хамтаараа бид нар яг нь нүгдгийн ирээдүгөө зүг засах ийм их харж чадсан бол бид нар 47 жилд хүрэхэд бол ядах юм байна. Та нар түрүү би хангалтын гайхамшиг харууллаа шүү дээ. 53 оноос хойш ямар гайхамшиг бүтээсэн бэ? Биднэрт бас боломж байгаа шүү дээ. Албан давуу тал. Монгол хамгийн том давуу тал юу вэ? Нөөц. Газар нутаг, байршил. Тийм ээ? Маш олон зүйл байна шүү дээ. Бид нар дахиад байршил талаас хоёр том зах зээл хийж шээ. Тийм ээ? Яа бид нар бас оюутан цааныг удаа нэг юу ярьж ирсэн. Яагаад бид нар заавал Монголын зах зээл жижиг юм бэ? Монголын зах зээл. Яг хэрвээ бүр юу юм маркетингээс сегментээ бодоод хэрэглэгчийн ижил төстэй шин чанараар харах юм бол өөр Монголын зах зээлийг та нар яагаад юу нь сонирхдаггүй. Өөр монголч яг үүндээ Монгол шүү дээ. Гэхдээ бид нэр яг Монгол улсын харьяагүй соёл иргэншил ижил ойролцоо. Тэгэхээр тэнд яг бид нартай адилхан зах зээл байна. Өшөө хаагаар үгүй. Брэд. Өшөө хаагаар халимгүй. Хэдийгээр ингээд жоохон зөрөө гарцсан ч гэсэн яг биднэрт ижил төстэй шинж зах зээлийн шин чанар байгаа. Бид нар тэн дээр тоглох боломж байгаа. Жишээ. Ийм зүйлүүд бид нар ингээд яг орхичоод яваад байгаа байхгүй. Бид нар тоглох ийм Монголын зах зээл жижиг биш ээ, жижигдэхгүй. Хүн ам цөөдөхгүй.
Бид нэр өшөө том тоглох боломж байна. 47 хэмжээтэй. За одоо энийг бүгдээ харъя. 1970 оны ерөнхийдөө яг нь тэгэхээр түншлийн эхний үе шат гэж үзэж байгаа. Энэ эхний үе шат нь юу бий болж ирсэн гэхээр ерөнхийдөө компаниуд юу түншлэх хэрэгтэй байна гэдгийг ойлгож ирсэн. Гэхдээ түншлэл байсан уу гэхээр байсан, орчин байсан. 1950-аад McDonald's, Coca-Cola аль хэдийн түншлээ үүсгэсэн байсан шүү дээ. Энэ хоёр зүйл. Гэхдээ 70 оны хүртэл энэ хоёрын энэ түншлэл яах нь энэ хэмжээнд яригдах хүрээгүй байсан. Явж байсан. 70 оноос өөрөөр энэ түншлэл дахиад цаашаа өөр маш олон түншлэл бий болох шалтгаанууд нь өөрөөр 70 оноос эхэлсэн байна. 70 он саяхан байна. Хоёрдугаар шатыг харъя. За энэ нэлээд чухал биш. Энэ нэлээд чухал биш. 1970-аас 90 он. Энийг шинэ институцийн үе гэж нэрлэдэг. За юу ялангуяа эдийн засаг экономикийн ялангуяа тийм ээ макро микро эдийн засгийн судалгаа дээр ялангуяа макро эдийн засгийн судалгаа хийх хүмүүс институционал судалгаа одоо ялангуяа маш эрчимтэй хийгдэж байгаа. Институционал судалгаанууд шин зүйл шүү дээ. Тэгвэл ингээд институционал шинэ институцээр суурилсан хамгийн сүүлийн үеийн онолууд гарч ирсэн. Хата стратегийн менежментийн шинэ парадигм гарч ирсэн. 1970-аас 90 он Портер өрсөлдөөний одоо бидний хамгийн чухал ярьдаг зүйл шүү дээ. Тэ? Нөгөө зарлаар өрсөлдөх, зарлаар дамгаалах, differentiation хийх ч гэдэг фокус хийх юм яриад байдаг. Тэр стратегич энд бий болж шүү дээ. Мөнгөж яг нь 70-аас 90 он буюу 80 он. Дахиад хатаа ингээд resource based view perspective гарч ирсэн. Тийм ээ? Энийг яг нь энэ одоо энэ 84 он суурин төсмөс хамгийн хүчтэй юм яг нь Барнер 1991 он бүгжүүлж өгсөн байж. Гэхдээ хоёрын таа эндээс нэг зүйл хараа. Портерын өрсөлдөөний болон өрсөлдөөний стратеги болон энэ resource based view хоёр юу бий болох вэ? Та хамгийн сайн мэддэг зүйл. Эндээс бид нар өнөөдөр хамгийн ашигладаг зүйл стратеги томьёол та. Юу вэ? SWOT анализ. SWOT гэдэг зүйл бодоогүй шүү дээ. Портер өрсөлдөөний зүйлээс чи яг гадаад орчны яг нь аюул боломж хоёр ч гараад ирж байгаа шүү дээ. Гэсэн чинь resource based perspective дээр өөрөөр дотоод орчны чинь яг даваатаа суултаач гарч ирж байгаа юм байна. Зүгээр нэг ингэ тайп зураг хин өгөх ингээд үргэлжлээ тайп зурагтай SWOT гэдэг болохгүй шүү дээ. Онл дээр тулгуур. Тэгвэл энэ хааны хамгийн их ашиг гэдэг SWOT чинь зүйл энд явж байна. Дахиад transaction cost economics гэдэг маш чухал концепт. Өнөөдөр хамгийн хүчтэй яригдж байгаа асуудал. Энэ transaction cost. За энийг энэ талаар ярих юм бол нэлээд урт бүх болно. Гэхдээ энэ transaction cost economics-ийг өөрөөр 1937 оноос хойш хөгжүүлсэн байдаг. 1937 он COS гэдэг эрдэмтэд анх яах нь энэ хамтын ажиллагаа гэдэг зүйл дээр ийм зардал гардаг юм байна. Гэхдээ тэр нь болохоор өөрөөр тэр хамтын ажиллагааны бодит зардлаас гадна ийм нэг нууцлаг зардал яваад байдаг юм байна. Энийг яах нь бизнес дээр ер нь яах нь эдийн засгаар бүтгэх хэрэгтэй байна гэдгийг суурийг тавьж өгсөн байдаг. COS 1991 он энэ бүтээлээрээ Нобелийн шагнал хүртсэн байдаг. Нобелийн шагналыг энгийн бүтээл хүртэлгүй бид нар мэднэ. Дараа энэ дээр байгаа Williamson гэдэг хүн 1975 онд энийг хиний COS-ийн судалгааг хөгжүүлээд энэ transaction cost гэдгийг нь яах нь ангиж тодорхойлсон байдаг. Тэрэн дээр гэсэн чинь хамгийн том асуудал гарч ирсэн зүйлүүд юу байсан гэсэн чинь хуваа хичээх байв. Opportunistic behavior гэж нэрлэдэг. Энэ зүйл гарч ирж байгаа. Манайхан маш их байдаг зүйл. Бизнес дээр. Өөр энгийн дэвшил тийм ээ. Хуваа хичээх гэдэг нь өөрөлдөө яах нь хамтарч ажиллаж ээжээд яах нь бизнесийн тэр хамтын ажиллагааг бодхоос илүү өөрийн бизнесээ бодохоор нөгөө том стратегийн зорилго бий тавьчихсан байгаа тэр хамтын ажиллагааг нуугддаг. Тийм ээ. Энэ нөгөө selfish хөвчих байдал. Дахиад өөрөөр дээр нь яах нь нөгөө uncertainty гэдэг авч утсан байдаг. Behavioral uncertainty, environmental uncertainty гэдэг хоёр зүйлийг бас Williamson тодорхойлсон байдаг. Asset specificity гэдэг асуудал байдаг. Хинэн тэр хамтын ажиллагаа эсвэл тэр эдийн засгийн хамтын ажиллагаан дээр илүү үнцэнтэй хөрөнгө оруулсан бай гэдгээс хамаардаг transaction cost. Энэ зүйлийг энэ судалгаа Williamson 1975 он сая COS-ийн имийг цааш нь хөгжүүлээд 1999 он Нобелийн шагнал хүртсэн байх жишээ. Дахиад тийм ээ хоёр эрдэмтэд онол дээр өөрөөр ингэж Нобелийн шагнал хүртнэ гэдэг бол ойр хүртнэ гэдэг бол энэ өөрөө ямар ч чухал асуудал байдгийг хэлээд байна. Өнөөдөр энэ Монгол яг үндэ манай
Монгол улсад transaction cost-ыг хинч ярихгүй байгаа. Хинч тодорхойлохгүй байгаа. Хинч энийг гаргаж ирэхгүй байгаа. Одоо саяхан өчигдөрхөн бид нэг хичээл дуусгаад стратеги хичээл дуусаад манай нэг магистрат төрийн байгууллагын төсөл өдөрттэй магистрат тэр хоёрт бол transaction cost-ыг нэлээд сайн ойлгоод багшаа яг манай дээр transaction cost-ыг чинь ингээ гарч ирээд төсөл дээр үнэхээр ч юу болж байна. Чиргүүл болж байна. Тийм ээ? Тэгсэн чинь төрийн ч хувийн ч энэ дээр transaction cost гэдэг зүйл зөвөр ингээд хэлэх юм бол авилал transaction cost шүү. Тэ хүний нөгөө гар хөндрүүлэх гэдэг шүү дээ. Энийг transaction cost гэж байгаа шүү. Энийг бууруулах боломжууд байдгаа. Энийг судалсан байх шүү дээ. 75 1937 бид нар яагаад энийг ярихгүй байгаа юм бэ? Яагаад энийг нөгөө том агаанаар ярихгүй байгаа юм бэ? Биднес дуурайбал ийм боломжууд байгаа шүү дээ. Мэргэжлийн томогч нар та нар энийг янзлах хэрэгтэй, засах хэрэгтэй шүү дээ. Та нар юу програм шүү дээ одоо. Advanced төвшин MBA хийж байгаа. 100 жилийн түүхтэй Сахиуд эцэг их сургуулийн мастер та нар энийг хийхгүй аюулч байна. За энэ шин параг өшөө зөндөө асуудал байгаа онцлог. Би нэлээд гол гэдгийг энэ дээр ярьчлаа. Өөрөөр хэлбэл 1970-аас энэ 90 оны хооронд өнөөдрийн шинэ институцийн яг нь хамгийн чухал онцлог ингэж бий болжээ. Энэ бий болсноороо дамжуулаад юу бий болсон гэхээр сая нөгөө түрүүний дахиад хийж. Энийг хөгжих гол шалтгаан болсон. Гэхдээ энэ зөвхөн 10 жилийн дотор бий болсон 20,000 шүү. 1900 яг нь 80-аас 90 оны хооронд. Жинээс хойш одоо энэ чинь бүр хэдэн зуун саяараа баг болсон байна. Түншил гэдэг зүйл чинь. За дараагийн үүшигтэй хата 1990-аас 2000 он. Энийг ерөнхийдөө компаниуд нэг үе танаа магадгүй ажиллаж ирсэн ба компаниуд суралцагч байгуулах гэж ярьдаг байсан. Тэр үе чинь энэ. Тэр үе эдгээр үе юунаас суралцах гэсэн бэ гэхээр энэний туршил байсан. Энэ онлог яг нэг хэлбэрчтэй олж ирсэн. Нөө юу дээр стратеги дээр ярьдаг шүү дээ. Паттерн гэх юм ярьдаг шүү дээ. Аливаа зүйл яг нь ингээд би болоод стратеги дүрсээ олоод хэлбэрээ олохыг гэх. Тэгэхээр энэ зүйл ерөнхийдөө нэг хэлбэрчтэй олоод хэлэх юм. Энэ зүйлээс эргээд суралцах нь компанид амжилт олох гол үндсэн юм байна. Буюу knowledge base гэж явж ирсэн. Гэхдээ энэ зүйл зогсоогүй цаашаа явж байгаа. За цаашаа. За энэ өнөөдөр яг нь яаж мэдлэгийг бий болгох вэ? Яаж инновацийг бүтээх вэ? Инновацийн хурд нь ямар гэж юм. Сүүлийн үе 2000-аас өнөөдөр юу гэж байна? Long term cooperation гэж байна. Урт хугацааны хамтын ажиллагаа гэж байна. Туртай. За энэ дээр одоо асуудал нь юу вэ гэхээр бид нар хамтын ажиллагаа зүгээр бий болохоос гадна цаашаа урт хугацаанд амьдрах гэдэг бол бид нар Wi-Fi яах нь илүү урт хугацаанд амьдрах зүйлээс яах нь хэрэгтэй зүйлээ олж авах хэрэгтэй байна гэдэг гэсэн. Мөн. За энэ өөрөөр хэлбэл үе шатаар бидний өнөөдөр яриад байгаа энэ дэлхийн ертөнцийн нэлээд чухал яригдж байгаа сүүлийн үеүүдэд сүүлийн жилүүдэд түншлэл хамтын ажиллагаа гэдэг энэ зүйлийг дөрвөн ийм хүчтэй үе шатаар хувааж харж байгаамаа гаргаж ирж байгаамаа. За ингээд өөрөөр хэлбэл ийм зүйлээр харах юм бол одоо би түрүүлээ та нарт энэ өвдлийг өгчихсэн тийм ээ. Бид нар хаана явнаа? Саяын онлынхаа хүчтэй үе шатаар. Хацуулаад хадаа сая би энэ тийм хайр тайлбарлчихсан. Одоо энийг хэсцүүд таа. Ийм зүйлж явсан чи бид нар хаана явж байна? Бид нар өөрөөдөө яг өмнөдөө энэ зүйлд яваад байгаа байхгүй. Тийм ээ? Ухраа юм ба бид нар яг инээд явж байгаа ба. Тэгэхээр энэ зүйлүүдийг өнөөдөр сайн ихтэй ярихгүй байна. Яг нь шинэ институцийн парадигмыг бид нар хүчнийхэн бодлоготой холбож ярихгүй байна. Хүчний бодлогууд нь яг мэргэжлийн суурь судалгаануудаар үзэхгүй байна. Асуудал маш их байна. Тийм ээ? За дахиад өөрөөр бид нар ч юм үндэ яг үндэ бид нар яах нь knowledge мэдлэг гэж яриад байгаа боловч бүтээж байгаа зүйл нь Wi-Fi биш болохоор ч бид нар тэр мэдлэгч яах юм бэ? Тийм үү? Яг бүтээж байгаа Wi-Fi гэхдээ би бүхэлд нь бүр нойртой шийдэхгүй шүү. Тийм ээ? Хүчтэй Wi-Fi бүтээх болохоор бид нар 1000 мэдлэгийг бий болгоо яах вэ? Тэр мэдлэг юу вэ? Баггүй. Бид нар гэсэн чинь би гэсэн чинь сайн энийг хийчихсэн яриад байгаа шүү дээ. Би өөрөө яг нь судалгаан дээр энэ дээр хийсэн чинь Монголд энэ болоо байна цаг хугацаа. Магадгүй яг нь энэ үеэс ихлээр судалгаа явуулах байжээ. За ийм
асуудал бай. Хамтын ажиллагаа гэдэг зүйл бол нэг иймэрхүү үүхтэй, юу л түүхтэй зүйл байдаг. Маш чухал байдаг. Энэ магадгүй биш. Баталгаатайгаар бидний дараагийн алхмаа. Дараагийн алхам. Энгийнэ буулгая. Заавал нэг том улс орн эдийн засаг би нэг нэр дэвшиж байгаа юм шиг яа болоод өөрөөр энгийн хүчтэй болгоод зүгээр харъя. Тэр нь юу вэ гэхээр бид нар өөрөөр хэлбэл яах нь зүгээр амьдрал дээр хийж байгаа зүйл дээр тийм ээ илүү том зүйлийг хараад тэрийг төлөө хамтарч ажиллая. Тэрийг бүтээхийн төлөө яах нь нэг нэгэндээ итгэлтэй байя. За ийм асуудлуудыг ялангуяа гаргаж ирж. За юу ямар дэвшүүлмээр за тэгээд ер нь бол яг дээ дээр нэмээд зүгээр хэлэхэд нэг зүйл аюул чухал байдаг хамтын ажиллагаан дээр тэр бол харахгүй trust гэж нэрлэдэг. Юу л итгэл. Монгол хүндээ итгэл хэрэгтэй байна. Монгол хүн Монголынхаа одоо үгийн төрөлтөө үүх түүхэндээ соёл иргэн шилтэй бүр цааш юм бол яах нь өөрийнхөө баг өөртөө итгэл аюул чухал байна. Ийм зүйл яах нь бидний энэ хамтын ажиллагааг бий болгохгүй байгааг нэг том шалтгаан байна. Энэ итгэл гэдэг нь өөрөө яах нь сэтгэл судлалын шинжилгээ ухаанаас бизнесийн менежментийн шинжилгээ ухаанд орж ирсэн ойлголт 1970 оны асан. Нөгөө энэ new paradigm биш шүү дээ. Би яг өөрийнхөө зүгээр хувийнхаа судалгаанд би итгэлийг модератор болгож авсан. Модератор тусгаж болгож авсан. Юу вэ гэхээр итгэлээр дамжуулаад өөрөөр хэлбэл яг энэ хамтын ажиллагаа багтах юм. Бид төслөгч компани. Бид гурийн дунд итгэлийн түвшин бид гурийн хамтын ажиллагаа юу ч нөгөө wifi яриад ширэхгүй гэсэн. Тэгэхээр яг итгэл итгэлийг хэрхэн аль бий болгох вэ? Би болохгүй гэдэг асуулт. Үндэсний хэмжээнд чухал байна. За дээр нэмээд жоохон итгэл гэдэг зүйлийг бий болгохын тулд ажиглагдаад байгаа зүйл байна. За ялангуяа олон жил нутагтаа яг суурин амьдраагүй миний хувьд нэг харсан зүйл бид нар нэг тийм юг алдчихчих. Нөгөө нэг одоо гэдэг тийм зөвхөн өөртөө байна гэдэг штэ. Тийм зүйл алдчихчих. Аюу стресстэй, гонхтой. Тэгээ саяхан ингээд би өөрийнхөө сургуулийнхаа өмнөөс нэг такси бариад юу авахгүй юу нэг газарлаа. Тэгээ таксинд суусан чинь тэр таксины нэг жолоо залуу байна. 30-40 орчим насны залуу байна. Тэр хүнээс өөрөөр надаас асуусан асуулт нь юу байсан гэхээр бид юу яг яах гэдэг та багш шүү. Бид юу яг юу төрөх гэдэг юм. Би үнэхээр одоо өөрийнхөө ингээд хүүхдүүдээ гэр бүлээ яг харж чадахгүй байна. Өөрийнхөө орон сайн гэрэлтэй ирээд харахгүй байна. Нөгөө яах нь сая хэлээд байгаа итгэлч яах нь иргэн дээр юм биш шүү дээ. Тэр хүн бол яаж шамжиж байгаа? Тэр таксины жолооч нь байна уу? Юу байна хамаагүй. Гэхдээ Монгол хүн шүү дээ. Бидний нөгөө цээжээ зэрлээд нөгөө юу лээ? Чигсээ монголч шүү дээ. Ийм болчихжээ. Ийм болцсон итгэлээр бид нар бизнесийн итгэлийг ярихаар бүр болчиход байна. Тийм ээ? Тэгээд итгэл бий болоогүй юм дээр бид нар яах нь дараагийн тэр value-г яаж бий болгох вэ? Бид яаж дахиад Samsung шиг Монголд Samsung-ыг бий болгох вэ? Samsung-ыг биш Samsung шиг тийм юм яаж хийх вэ? Өөрөөр хэлбэл гол асуудал нь энэ л яваад байна. Бид нар тэгвэл яг эргээд Монгол хүн олж авах хэрэгтэй байна. Бүр ингийн асуудал байна. Тийм ээ? Тэгсэн чинь Солонгосоос 50 сая үнэтэй. 50 сая шүү дээ. Бас жоохон сая үнэтэй шүү дээ. Дэлхийдээ харьцуулах юм бол чинь топ 20 20 доор байна шүү дээ. 50 сая үнэтэй. Гэхдээ Солонгос хүндээ итгэдэг. Асар. Хадвар цаанаас би хайрыг зов санагдаа хүч бөөний бодлогыг мэдхөө. Бакс зардаг шүү дээ. Тэ нэг юм гээд зүрх судасны өвчин хэрэгтэй реклам хийсэн бакс яг. Тэгсэн чинь энэ бакс Монголд орж ирээд аваагаа ашигтай ажилласан байна л да. Яг гол нь нөгөө л Монгол хүн нөгөө л Монгол. Нөгөө компетитив гэдэг зүйл чинь. Араар нь очингуудаа бид нар баксыг оруулсан ба бид нар хоёр дахь дистрибьюторын гэрээ өгөөч.
явцсан байна. Солонгос. Тэгсэн чинь нөгөө багшийн яг үйлдвэр за окей би таны саналыг хүлээж авлаа. Бид манай юу бизнес танаг юунд орч өгөх судлаад юу танаа ус орч өг. Тэгээ бид нар танаас одоо хугацаа хэлээд уулзъя. Тэгээ ингээд ихсэн нөгөө зүгээр тэр багшийн нөгөө менежер тийм ээ бизнесийн оффист тэгж хийж байгаа байхгүй. Манай бизнес ахихдээ танаад орцсон юм байна. Бүр тэгээд манай солонгос хүн хийх юм байна. Бид нар солонгос хүндээ саад байхгүй. Харин бид нар танаас цоошин брэнд санд байна. Хонсан гэж үгтэй. Тэг хонсан гэдэг нь юу вэ? Джейсинтэй. Юу вэ? Хүн орхоттой бэлтгэлийг санал болгоо яг адилхан шигтэй савлгаатай үний хувьд ингээд таарна цоошин. Яг л яг тэр бакусыг солонгос хүн хийж байгаа юм байна. Жишээ нь энийг юу гэдэг нөгөө үндэсний хүн итгэл нийгминдээ яах нэг юм нэг саад болохгүй айхтар 50 сая хүн гэж хэлдэг байна шүү дээ. 3 сая бид нар яагаад гэхгүй байна. Тэгээд ийм асуудлууд ярингуут саяын нөгөө би яагаад ийм нөгөө асуудлуудаа ингээд нэг жоохон бохимдолтой мөрөөр тэгэхээр ороод ирвэ гэхээр бид нар вайлт бүтээж байгаа чадахгүй байгаа шалтгаан энгийн зүйлээс болоод байна. Бид нар эндээ итгэхгүй шүү дээ. Компаниуд нь хоорондоо яах нь ресурсуудыг нэгтгэж чадахгүй шүү дээ. Хийгч бүтээхийн төлөө тийм ээ хамгийн наацхан ийм зүйлүүд байхгүй. Тэгээд дээр дахиад ийм зүйлүүдийг яах нь ярихгүй хөгжих боловч чинь. Гэхдээ байгаа боломж нь хийх зүйл нь байгаа. Хийх ажил маш их байгаа. За ийм зүйлийг ерөнхийдөө нэг яри гэж бодсон юм аа. Тэгээ ер нь яг нь би хувьдаа 5 жил нэлээ юу гэдэг аваагаа судлаа хийсний үндсэндээ ер нь солонгос сорны дээр нэлээд чангалтай хэцүү. Нэлээд том ташуурууд авсан. Тэгээд тэрнийхээ үндсэндээ нэг хамгийн сайн ойлгож авсан зүйл бид энэ хамтын ажиллагаа юм байна. Бид нар монголчуудаараа л нийлэх юм байна. Яг үүндээ бид нарт орс ахнар гэж байхгүй. Бид нарт хятад юу лээ? Систрүүд гэж байхгүй. Тэр солонгос Америк тэр нөгөө юу гэдэг тийм ээ? Түншлэгч нар гэж байхгүй. Бид нар яах нь монголчууд хоорондоо эвлэлдэн нэгдэж ээлжиж яах нь тэр гадны нөөцүүдийг авч ашиглах ёстой юм аа. Дараа би таарч хууль finance marketing талаар ярих гэж бодож байгаа. Жохон хөндлөлтөй асуудал болохоор энэ жохон хөндлөлтөй нэг хэсгийг жохон нэг тач хийгээд өнгөрөө гэж бодож байна. За ингээд цаашаа нэг хэдэн минут болоод жохон чөлөөтэй ярьслах хий. Тийм ээ. За судалсан хүрээнийхээ хувьд боломжтой асуултанд бас хариулж өгье гэж бодож байна. Тийм ээ. За ийм зүйл байна. Ярих зүйл. Танай зүгээс тодорхойлох асуулт байна.